Одмондөр сувагт автоморил би хөтлөгч Инхбат. Адренер нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын урайтай FS Construction-ы Мортон Residence болон Түр зогс Буяар нөлөөлөл агнаа хэрэгжүүлдэг Улаанбаатар төмөр зам ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 телефоны Одмондөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд уншаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ Монголын ардчлалын зүрхний цохилт тэр зүйлийг ингээд цохилуулж эхэлсэн тэр хүний талаар ярих гэж байна. За тэгээ мэдээж энэ хүн бол зөвхөн хон хамтлаг гэж энэ агав хамтлаг те энэ сайхан дуу хөгжмөр хязгаарлагдахгүй. Энэ хүн бол сэтгүүлч, нийтлэлч, судлаач, за дээрэс нь одоо дуу хөгжим бүтээдэг те үгийг нь бичдэг, аяыг нь зохиодог гэх мэтчлэн. Тэгээд гол нь энэ хүн Монголд яг юу хийж өгсөн бэ гэдгийг ярих юм. Тэрээр нэг 42 жилүүдээ маш богинохон насалсан. Гэхдээ энэ хүн энэ амьдралд нэг үүрэгтэй ирсэн юм шиг байгаа юм. Тэгээ тэрнийгээ бол гүйцэж чадсан ийм хүн байна. За тэгэхээр хонхын цогц сайхан. Бид нар одоо бүр овг нэрийг нь хонхын гэж нэрлэдэг болтлоо энэ хүнийг бүгд мэднэ шүү дээ. Тэгэхээр сосруу армын цогц сайхан гэдэг. За энэ хүний талаарх одоо энэ нэвтрүүлгийг бэлтгэхэд нэвтрүүлгийн зохиол судалгаан дээр нь манай Таяр Баяр гэдэг нийтлэлж авах байдаг тий. Таяр Баяр ахыхаа би олон бичсэн гой нийтлүүдийг мэднэ л дээ. Одоо муу хүүгээ үнсий гэдэг маш сонин бас юм богинохоо хэрнээсээ маш сонин хүнд бүр ингээ юм бодогдоох гоц тийм нийтлэл байна. За би явлаа гэдэг нийтлэл гэх мэтлэн би бас Таяр Баяр ахын бичсэн нийтлүүдийг унших дуртай. Тэгээд энэ хүн маань хон хамтлагийн дуучин цогцаахны талаар бичсэн энэ нэвтрүүлгийн маань зохиол дээр нь бид бүхэндээ хамтран ажилласан юм байгаа юм шүү. Баярлалаа гэж юуны өмнө хэлье. За ингээд хон хамтлагийн цогцаахан тэрээр тачтаан гэдэг нэг ном бичсэн байдаг. Энэ номныхоо өмнөтгөл болгоод би гэж нэг юм өөрийнхөө тухайн жижигхэн хөргийг бичсэн байгаа. Тэрэн дээр ингэдэг. Би гойд хүн биш. Хүний олон сайхан чанараас жирийн байх л надад таалагдана. Тиймээс ч миний бичсэн бүхэн жирийн байгаасай гэж хүсдэг. Өөрөө ч жирийн амьдрахыг боддог. Амьдралдаа онсон алдснаа дүгнэх дургүй. Дүгнэх юм бол гол харлуулсан алдаанд дэндүү их байдаг. Би дуучин ч биш. Өөрийнхөө зохиосон дууг л дуулмар болдог. Тэгээч хоолон өнгө таарав. Дууныхаа үгийг тод хэлж чаддаггүй. Гэхдээ гэвч дуу зохион гэдэг сэтгэл жаргасан тааламжтай орчинд хэсэг зугаалгатай адил гэж энэ хүн бичсэн байдаг. Тэгээ бас би шүтлэггүй. Гэхдээ нүгэлгүй бол бурхан туслана гэдэгт итгэдэг гэсэн байдаг. Зарим хүмүүс одоо энэ түүхийг те сүсэг бишрэл талаас гэдэг ч юм уу одоо ангид тайлбарлахад хэцүү. Хүн хаанаас ирснээ мэдэхгүй байж болно. Гэхдээ зарим нь ертөнцид ямар нэгэн даалгавартай ирдэг баг. Хүн огт юу ч шүтгэхгүй байж чаддгийн болов. Зарим нь бурхан шүтдэг, зарим нь нам шүтдэг, зарим нь мөнгө шүтдэг, зарим нь айдас. Харин зарим нь өөрсдөө ч анзааралгүйгээр үннийг шүтдсэн байдаг. Тэр үнэн нь шашин номын сургаал биш. Хувь тавилангаар өөрт оногдсон, зүрхэнд нь шарх болж үлдсэн, дуугүй байж боломгүй тийм л үнэн байдаг юм аа гэж хэлж байгаа. За ер нь бол сосруу армын цогц сайхан 1960 оны 2 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод Сэхэтний гэр бүлд мэндэлсэн. Сэхэтний гэдэл мэндэлсэн. Аав нь бол багш, орчуулагч, соёлын зүтгэлтэн хүн бий. Ээж нь болохоор багш, зохиолч, ном, хэл, бичгийн үнэртэй тийм айлд өссөн хүүхэд байгаа. За тэгэхээр энэ айлд бас нэгэн нууцлаг тийм дусамж байдаг нь. Цогц сайхны яг төрсэн ах нь Баяр сайхан гэж хүн байсан юм байна л да. Тэгээ 3 ойтойтой энтцсэн юм байна. Тэгээ бид нар нөгөө яагаад хүн өнгөрөхөөр одоо нэг тэмдэг тавьдаг штэ тий. Тэр ёсоор талигаачийн бугуун дээр нь сүүгээр тэмдэг тавьсан. Тэр тэмдгийг нь одоо цогц сайхан авч төрсөн гэдэг. Тиймээс ээж нь цогц сайхан хүүдээ зориулаад бурхнаас заяасан үрмэн гэдэг өгүүлгийг бас бичсэн байдаг. Тэгэхээр аавын талаасаач бичиг номын те багш сургууль хүмүүс л ийм тал ээжийн талаасаа ч гэсэндээ хэл бичгийн ийм багш хүн учраас энэ айл бол яхаарахгүй Сэхэтэн айл. За тэгээд цогц сайхны аав Лавдангийн сосруу арам нь 1931 онд Булган аймгийн Тэшгэр суманд төрсэн хүн байдаг. Монгол Улсын их сургуулийг 1952 онд Монгол хэл уран зохиолын багш мэргэжлэр төгссөн. Төгсөөд багш, хичээлийн эрхлэгч, пионерын үнэн сонины эрхлэгч, утга зохиолын нарийн бичгийн дарга, орчуулагч багш, дээрэс нь соёл урлагийн их сургуулийн багш зэрэг оюуны хөдөлмөрийн салбарт олон жил ажилласан ийм хүн байдаг. Сосруу арам нь пионер 1 2, шатар, сайхан Василиса, за орилоо тоор, ангаргийнхан эрэв зэрэг хүүхдийн зохиолуудыг Орос хэлнээс одоо монгол хэлнээр орчуулсан ийм хүн. За ээж Жалцуугийн лам сүрэн гэдэг нь болохоор 1933 онд Булган аймгийн Хантай гэдэг суманд төрж улсын багшийн дээд сургуулийг түүх газар зүйн багш мэргэжлэр төгсөөд нийслэл хөдөө орон нутагт бас багшилж ирсэн. Монголын үндэсний телевиз байгуулагдахад хүүхэд залуучуудын нэвтрүүлгийн редакцид анхны редактороор ажиллаж исэн ийм хүн. За лам сүрэн замын бартаа бөгж 3 хайлантай бүсгүй бурхнаас заяасан өрмөн зэрэг тууж өгүүлэг туурвсан Монголын зохиолчдын хорооны гишүүн хүн байсан. Тэгэхээр ийм хоёр одоо бичгийн
одоо хүмүүсийн голоос цогцлайхан гэдэг хүү төрсөн байх нь байна. За тэгээд мэдээж одоо нөгөө аав ээж хоёр нь багшилж байгаа ном эрдэм орчуулга гэдэг юу гэдгийг ийм болгоныг бичиж байгаа ийм газар, ийм үнэртэй газар тий хүүхд төрж байгаа. За тэгээ ярианы соёл тэг бичгийн жаргал зовлон гэдгийг багаасаа мэдэрдэг ийм хүү тэргүүл бүсэж байна. Тэгээ цогцойхон бол яг одоо ийм орчинд нүд нээгээд тухайн үедээ бас нөгөө шинэхэн баригдсан Улаанбаатар хотын анхны байшин хороол гэдэг 40 мянгатад өссөн. За хотын тэр хэсэг бол нэг талаас энэ социалист Монголын нийслэлийн нүүр царай. Нөгөө талаас бол шинэ үеийн хүүхдүүдийн дуутай шуутай амьдралын тайзан гэж хэлж болохоор ийм газар одоо өсөж байгаа. За цогцойхон 5 настайгаас би дан ном уншиж сурсан. 5 настайгаас би жижигтэй ч гэсэндээ сэргэлэн, цовоо, адтай, гүйлгээ ухаан сайтай хүү байсан гэж гэрийнхэн дурсдаг. Цогцойхон бас онц сурлагтан байгаагүй. Дундаж сурлагатай. Хөгжим, кино, түүх, уран зурагт сонирхолтой. Шатар, теннис гайгүй тоглодог, бусдаас сүртэй тийм онц ялгараад байхгүй тийм жирийн л нэгэн хүү байгаа. Үнэн дээр одоо ийм маш олон одоо түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүсийн намтар яг л юм байдаг. Гоц гойд байдаг. Гэхдээ тэрэн дотор юм бүрлдэж идэг баг. За тэгэхээр багада тийм огтхонч тийм суут харагддаггүй байлаа гэж. Дотор нь ямар нэгэн зүйл чимээгүй боловсрож байсан нь ойлгомжтой. Цогцойхны тэр зүйл нь болохоор бусдаас өөр юм гэх юм бол шудрах ёсны мэдрэмж. За тэгээд бичих, туурвах, дур сонирхол, аян их шиг татагдах, төрлөх авьяас. Энэ болгон л тэр хүүхдийн дотор байгаа зүйл. Тэрнээс ч бусдаас тийм гоцгоорсон, онцгоорсон суут гэдэг юм уу тийм зүйл одоохондоо ажиглагдахгүй байна. 5 дугаар ангид байхдаа өөрөө оролцоор хагаад гитар хөгжмийг тоглож сурж ийн гинэ. Тэгээд эн чин бол зүгээр ирээдүйн хонх гэдэг хамтлагийн анхны тэр зүйл чин тэр бүдгхэн цөөрөө эндээс эхэлж байгаа байхгүй. Гитар сурчвуу нэг жоохон хүүхэд гэдэг төсөөлөх юм бол тухайн үедээ өөрийгөө арчлалын сүл дуг зохионо гэж тэр хүүхд одоо бодоогүй байгаа. Ийм л үе. Тэгэхээр одоо би энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр таны хүүхэд магадгүй те зүгээр энгийн харагдаж болно. Бусдаас гоцгойд харагдахгүй байж болно те. Тэр дунд нэг хүүхэд цойлоод мундаг урлагийн авьяастай дуулдаг, хуурдаг, хичээл номдоо сайн байж болно. Таны хүүхэд тийм биш байж болно. Гэтэ түүнээс битгий нэхэр их гэдэг байхгүй. Тэр зүйл нь дотроо бүрлдэж идэг юм байна. За ингээд одоо зүгээр л нэг гитар тоглоод сууж байгаа хүүхэд гэхэд л те тэр хурууныхаа үзүүрээр банзан гитарын 6 утсыг тэмтэрч суухтаа үгээр хэлж чаддгүй. Тим зүйлсийг аяар хэлэх өөр нэг хэлийг мэдэрч суралцчихсан байх нь гацаагүй гэж байгаа байхгүй. Ганц нэг бадаг шүлэг оролдог байсан ч гэсэндээ одоо бас тийм санамсаргүй хэрэг биш. Хэл, хөгжим, дүрслэл 3 цогцойхны хувьд тусдаа биш. Яг нэг орон зайд хамтдаа бүрлжижсэн гэж ойлгож болох юм гэж байгаа. Тэгэхээр цогцойхны хожим үеийн нийтлэл, дуу, улс төрийн үйл ажиллагаанд ажиглагддаг нэг шинж бол зөв буруугийн ялгааг онлоор биш, ахуугаар, яс махаараа мэдэрдэг чанар. Энэ болохоор нөгөө Аршаанти 18 дээр гардаг шүү дээ, тий. Намхан ширээн дээр засан тавганд намааг тижээсэн боорцог байлаа гэд яг ийм ахуу илэрхийлээд байгаа боловч тэр чинь бүр ингээд нийгмийг тэрүүгээр илэрхийлдэг. Тэр нэг онцгой гэдэг юм уу, тэр нэг мэдэрдэг мэдрэмж нь энд бүрлдээд байгаа гэсэн үг. Цогцойхнаас заримдаа өршөөлгүй тийм хуц зүйлс бас гардаг. Энэ талаараа миний хамгийн арчаагүй чанар бол хүнд муу санд чаддгүй цагаан сэтгэл юм. Цагаан сэтгэл гэдэг нь хүүхдэд л зөгтөг гэд болохоос биш, насанд хүрсэн хүн болгонд байж боломгүй зүйл юм а гэж бас хэлсэн байдаг. За ингээд 1978-аас 1983 оюутан болж байгаа. Социалист системийн нүсэр механизм Монгол орныг бүхэлд нь бүрхэж хүн бүр нэгэн ижил одоо хэвэн цутгацсан юм шиг амьдардаг байлаа. Цогцойхон энэ үед Москваг зорьсон. Кино найруулагчаас сурч зөвлөлтийн кино урлагийн агуу мастеруудын замаар явж дэлгэцийн бүтээлээр дамжуулан ертөнцийг харах гэсэн хүсэл нь Москвагийн Вигник гэдэг Вигик юм байна. Вигикийн босгон дээр ирээд бүдэрсэн гэж байгаа. Юу гэж бүдэрсэн бэ гэхээр тэр үед социалист системийн хатуу шалгуур болох ажлын туршлагагүй гэдэг зүйлээр найруулагчийн ангид аваагүй. Ингээд орос хэлний бэлтгэл рүү цөлдсөн гэж байгаа. За цөлнө гэдэг нь бол юм кавичгийн дотор шүү. Ингээд 1 жилийн дараа Ирхүүгийн их сургуулийн сэтгүүлчийн ангид хуваарлагдсан. 1 жил хэлний бэлтгэл суугаад тэрнийхээ араас хуваарлагдтаа сэтгүүлчийн ангид хуваарлагдсан. За ингээд Ирхүүгийн их сургуульд Монголын яг энэ үед нь болохоор Монголын шинэ үеийн сэтгэлгээний түүчээ болсон залуус яг тэр нэг дор цугларч исэн тийм мөч байж л дээ. Хожим нь нөгөө шинэ үе гэдэг хөдөлгөөнийг хамтдаа байгуулж байгаа амар санаа, хон хамтлагийн амин сүнс болсон инх баяр нартай тэндэл нөхөрлсөн байгаа. Дээрээс нь ертөнцийг үзэх хүслээ гитарын аялгау, сэтгүүлчийн тэмдэглэл донд хуцалж ирсэн. Бас ирээдүйн насан туршийн хань болох Намсран Наташатай тэнд танилцсан байдаг. Ингээд 1983 онд эх орондоо ирсэн. За тэгээ гэр бүлээ төвхнүүлээд 1984 онд охин Санта
1992 онд хүү түшгэ өлгийдэн авснаар түүний амьдралын гэрэл гэгээтэй тал нь бас эхэлж байгаа гэж ойлгож байна. Хожим олон хүн түүнийг хурц, дайчин, бардам, эвлэршгүй дүрээр төсөөлдөг болсон бол яг тэрээр гэр бүлтэй хүмүүст харагддгүй нөгөө талдаа бол энгийн, маш энгийн, зөөлөн, гэрийн тийм дулаан ертөнцийг бүрдүүлж исэн байдаг. Цогцоохон гэр бүл үр хүүхэдтэй халамжтай, сайн эцэг байсан гэх дурсамж бол хоосон магтаал биш. Хүн гаднаа элчиг явж болно те. Элчиг хатан хүүхтэй тэр нийтлүүд нь хурц юу гэдгийг тэгээд тэмцэл инээ тэр юм дээр хурц байж болно. А нөгөө талдаа бол бас нөгөө нэг гэр бүл үр хүүхэдтэй хамгийн дулаахан, хамгийн тийм амгалан тайван тэгээд ийм сайхан эрхчлөөг олгож өгөхийн тулд тэр хүн дотроо буцалж л явсан байгаа байхгүй. За тэгэхээр цогцоох нэг ардчлалын дуучин эсвэл хурц нийтлэж гэж харвал дутуу үнэлэгдэнэ. Тэр бол юуны өмнө сэхэтэн айлд өссөн, номын үнэртэй өрөөнөөс амьдралын зөрчил рүү алхсан, гитарын утас тэмтэрч сууснаа хожим нийгмийн судсыг тэмтэрдэг болсон, жижиг биетэж дотроо том зөрчилтөө залуу сэтгүүлж болж төлөвлөсөн энэ байгаа. Тийм хүмүүс эхэндээ айгүй тайван харагддаг гинэ. Эхэндээ ингээд юу ч болоогүй юм шиг ингээд усны нуурын мандал шиг юм тайван байдаг. Гэхдээ нэг л өдөр дуурдаг. Тэр дуу нь жирийн нэг дуу биш. Тэр дуугаараа бүр түүхийг эхлүүлдэг гэж байгаа. За сэтгүүлчин эхлээд бичиж сурдаг. Дараа нь юуг бичих ёсгүй вэ гэдгээ ойлгодог. Харин эцэст нь юуг заавал бичих ёстойгоо мэдэрдэг гэдэг. Тэгэхээр сосор армын цогцоохны хувьд энэ гурван үе шат алгуурхан биш, аятайхан өнгөрөөг. Харьцангуй богино хугацаанд бараг нэг зэрэг давхцаад сэтгэлд нь зөрчил үүсгэж дуурхаас аргагүй хүргэсэн мэт харагдулдаг. За 1983 онд Ирхүүгийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлэр төгсөөд эх орондоо ирээд ажлын гараагаа болохоор Монголын радиод сурвалжлагчаар эхлүүлсэн юм байна. Радио бол тухайн үеийн хамгийн хүчтэй мэдээллийг хэрэгсэлгээд. Гэхдээ нэг талаас хамгийн бас хүчтэй гэсэндээ хамгийн их хяналттай. Маш их засварлагдсан үннийг дамжуулдаг орон зай гэж хэлж болно. Эфирт гарч байгаа үг бүр нь шүүгдсэн, хэмжигдсэн, баталгаажсан байх ёстой. Тэр утгаараа радио бол сэтгүүлчийг төгс мэрэгжилтэн болгохын зэрэгцээ дотоод үннээ дарахт нь сургадаг тийм газар байлаа гэж. Цогцоохон тэнд ажиллахдаа товч, цэгцтэй, чанартай сурвалжлага, нийтлэл, орчуулга хийдгээрээ үеийн сэтгүүлчдээсээ ялгарч эхэлсэн гэж хамт олон дуусдаг. Байнга хөдөө орон нутг руу томилтоор явдаг. Тэгээ явахдаа газар дээрээс нь материал бэлтгэдэг. Энэ нь өөрөө нөгөө амьдралтай шууд нүүр тулгаад байгаа юм. За тэгээд нүүр тулаад очингууд л дээрээс өгж байгаа үнэн гэдэг мэдээлэлтэй түүнийг хүрэх ёстой. Гэтэл нөгөө нэг очиод амьдрал дээр үзэхлээр тэр үнэн тэнд байгаад идэг. Энэ хоёр үнэн нь хоорондоо маш их зайтай байгаад идэг. Гэтэл энэ үннийг заавал ярьж ард түмэнд судлах болгох хийх ёстой. Амьдрал дээр ийм байгаад идэг. Энэ хоёрыг л нөгөө нэг мэдрээд байхгүй. Хитрхи хол байгаад байна. Тэгээд тэрийг буулгахдаа өөрийнх нь дотор зөрчил үүсэж байгаа. Тэрийг мэдрэл явуулсан залуу хүн гэхэд. Эхэндээ хүн энэ нөгөө нэг энэ тэр үнэн болон энэ үнэн хоёрын хоорондын зүрийг анзаардаг өнгөрдөг байдаг. Тэгж яагаад дараа нь дотор нь ингэж бүрдэж эхэлдэг. Эцэст нь яг тэрний тухай тухармаар те. Эднэр ингээд идэг, энд ийм байгаад идэг. Тэгсэрнээсээ ингэж хүрэг гээд идэг. Би өөрөө уул нь ингэж хүргмээр гэдэг юм дотроос нь дуурч ингэж эхэлдэг юм байна. За тэгэл дотроос нь ингээд нэг юм түлхээд эхэлсэн. Ингэж явсараа 1988 он Улаанбаатар хот гаднаа амар амгалан харагдаж байгаа боловч намуун дөлгөөхөн харагдаж байгаа боловч яг Улаанбаатар хот дотор иргэн хүний дотор болохоор нэг л юм ялцарч гүйдсэн модон байшин шиг юм нурхад бэлэн тим нийгмийн тогтолцоо байгаа. Хүмүүс хоорондоо шивнэлдэг, радиогийн нэвтрүүлгээр өөрчлөн байгуулалт гэж одоо байнга хэлдэг боловч амьдрал дээр юу ч өөрчлөгдөөгүй. Яг ийм юмдаа байсан. Ингээд 1988 оны 4-р сараас багын найз нөхөдтэйгөө нийлээд улс орон, нийгмийн байдал, хаалттай хүлээлттэй тогтолцооны тухай ярилцдаг, маргалдаг болж эхэлж байгаа. За энэ бол зүгээр нэг найзуудын яриа байгаагүй. Тухайн үеийн Монголд бараг ил хэлж болдгоо те сэдвүүдийг хаалттай хүрээнд задлан шинжилж ярьж эхэлсэн анхны тэм залуучуудын алхмуудын нэг болж таарч байгаа. Удалгүй энэ яриа бүр зохион байгуулалттай хэлбэрт ороод 1988 оны 9-р сараас үе үе хуралддаг болж байгаа. Ингээд улс төрийн нууц бүлгэн буюу шинэ үе үүсэх эхлэл тавигдсан гэж үзэж байна. Энэ нь өөрөө их сонирн байгаа байхгүй. Шинэ үе гэдэг нь ирээдүг илэрхийлж байгаа. Үүсгэн байгуулагчид нь тухайн үедээ хуучин тогтолцооны дунд амьдарч исэн залуус. Хуучин тогтолцоонд байгаа хэрнээсээ одоо бодол болон сэтгхүүн шинэ тогтолцоо руу гарцсан. Гэхдээ бие мах бод нь хуучин тогтолцоонд байгаад байгаа. Нэг ийм юм байхгүй. За ингээд 1988 оны 12 дугаар сарын 14-нд эхлээд Монгол Ардын хувьсгалт намын төв хороонд санал бодлого бичсэн ганц нүр захидал явуулсан байна эднэр. Юу гэж явуулсан гэхээр нэгдүгürt Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны даргыг сонгохдоо 2-3 хүний нэрийг дэвшүүлэх
гэдэг санал оруулж ирж байгаа. Энэ болохоор тухайн үед нэг тойрогт нэг хүн нэр дэвшээд шууд сонгогддог байсан. Тэр зүйлийг халахыг энэ залуучууд хүсэж байгаа байхгүй. Хоёрдугаарт нь болохоор дарга даамлуудыг ил тодор шүүмжилдэг болох. Энэ болохоор тухайн үед даргаа шүүмжлэн гэдэг бол бүр юу гэсэн үг вэ? Бүр тэр бүү хэлтэй сонин дээр нөгөө нэг нийтлэлийн бичиж байгаа шүү дээ, тий. Тэгэхдээ хэрвээ нэр үсгэн дээр нь алдаа гаргах юм бол шууд шийтгүүлдэг тийм хатуу үед даргаагаа шууд ил тодор шүмжилдэг болё гэдэг юм энэ залуучууд ярьсан байна. Гуравдугаарт нь хувь хүнийг улс төрийн үзэл бодлоор нь хавчин гадуургаж, ял өгч шоронд явуулдгийг зогсоох. За, энэ үе болохоор яхаарахгүй нөгөө үзэл бодлоо илэрхийлсэн олон хүн яг иймэрхүү байдлаас болоод цөллөгддөг байсан, шоронд суудаг байсан. Бид нар одоо олон дугаар дээр хэллээ те. Энэ мэд зүйлсүүд байсан учраас энийг халмаар байна гэж 3 дугаарт нь санал тавьсан. 4 дугаарт нь болохоор социалист лагераас бусад улс оронтой арилжаа наймаа хийдэг болох. Тэр үед болохоор Монгол улсын одоо экспорт, импортын 90% нь зөвхөн зөвлөлт бод улстай хийдэг байсан. Түүнийг одоо өөр замаар ингэж экспортоо нэмэгдүүлье гэдэг ямиг энэ залуучууд намын одоо хороонд тий санал хөргүүлж байгаа. Энэ бол тухайн үед бол залуучуудаас гарсан гэхэд тун зоригтой алхам гэж хэлдэг. Яагаад гэвэл сэтгүүлчийн санал гэдэг нь системд санал тавьж гинэ гэсэн үг. Мэдээж хариу ирээгүй. Хариу ирээгүй гэдэг нь өөрөө нэг төрлийн бас хариу гэсэн үг. Юу гэж хэлж байгаа юм гэхээр та нар бол хинч бишээ гэдгийг нь хариу өгөхгүй байснараа баг хариу хэлчихэж байгаа гэсэн үг. За ер нь бол цогцоохон аль хэдийн нөгөө дуугүй байж чадгаа болчихж байгаа байхгүй. Тэр 8-9 жил одоо радиогийн сэтгүүлчээр ажиллаад газар дээр нь очиж үзээд тэгээд тэгээ нийгмийнхэн талаар ингээ найз нөхөдтэйгээ ярилцаад ингэж жагаад аль хэдийн дуугүй болж чадгаа болцсон гэдгийг нь харуулдаг. Сэтгүүлч хүний хамгийн том давуу тал бол үг гэдэг тий. Хамгийн том зовлонч бас үг гэдэг. Сэтгүүлч үгээр амьдрна. Гэхдээ тэр үгээрээ өөрийгөө шоронд суулгаж ч мэднэ. Ийм хатуу зүйлийг манай хүн бариад авцсан байна. Тэгэхээр радиогийн эфирт уншигдах үгс бол баталгаатай үнэн гэж хэлдэг байсан. Харин цогцоохны дотор бол тэр үгс эн чинь баталгаажаагүй байна. Амьдралд илүү ойрхон баймаар нь илүү бодит үнэн баймаар гэдгийг нэхээд эхэлсэн байсан. Тэгэхээр тэр хоёр дотоодд нь үүссэн байгаа тэр зүйл болон дээрээс үүж байгаа даалгавар хоёрын хоорондын зөрчил удаан явдаг юм байна л да. Нэг их удаан үргэлжлэхгүй байсараад хүнд хоёр зам гарч ирдэг. Хоёр сонголт гарч ирдэг. Нэг нь дасан цогцох, нөгөөх нь эсэргүүцэх. Тэгэхээр цогцоохон бол өөрийнхөө замыг тэндээс нэг мөсөн сонгож байгаа. Хоёр дахь зам буюу эсэргүүцдэг замыг нэг мөр сонгоцсон гэсэн үг. За хоёлаа хамтдаа ярилцаж ярьчаад үргэлжлүүлээ. За өнөөдрийн дугаарыг төр зохис буяар Улаанбаатар төмөр зам ивент итгэж байгаа. За хараа 2022 онд 53 удаа, 23 онд 46 удаа, 24 онд 52, 25 онд 55 удаа тус галт тэрэгний хөдөлгөөн саатсан байна. Энэ юунаас болоод саатаад байна гэхээр урд нь ямар нэгэн саад гарч ирсэн учраас галт тэрэгний машинист шууд тоормс татсан гэсэн үг шүү дээ. За тэр нь явган хүн байдаг юм уу, автомашин байдаг юм уу, юу байдаг юм те. Тим юм харангуйтай машинист тоормсоо татдаг. За жишээлбэл 2025 онд 55 удаа гэдэг чинь ерөөсөө бараг 55 цагийн юу алдагдал хүлээж байгаа байхгүй. Тэгэх бах те. Зогсно гэсэн үг. Тэр чинь 20-30 чиргүүлтэй вагон чинь хөдлөх гэж бөөн юм болно шүү дээ. Тэгээд энэ чинь ганцхан вагоны асуудал яригдахгүй л дээ. Цаашдаа тэр замын нөгөө нэг холбож байгаа олон улсын галтны тээвэр мэвэр бүх юм зогссон шүү дээ. Манайх ч яаж яхад ганцхан замтай. Тэгээд тэр вагон явж өнгөрч ш дараагийн вагон хөдлөх хэрэгтэй байхгүй. Тэгээд энэс болоод маш их хохирол амсаад идэг. Эдийн засгийн хувьд энэ чинь Монгол улс хохироод байна гэсэн үг шүү дээ. За мөнгө ярихаа болий. Хүмүүс амь насаараа хохирдог. Машинд яаж биш вагонд яаж ч дайруулад идэх би гайхаад идэг. Тэгсэн чинь энэ дайруулж байгаа хүмүүсийн 90% нь би амжиж чинь гэж бодоод явдیں۔ Гинэ. Хойло кинон дээр хардаг штэ. Вагоны урдуур арай гэж ингээл амждаг штэ. Нэг тийм л юм болдгийн болов гэж би бодоод байгаа. Кинон дээр ч бас нэг тиймэрхүү сценүүд их харуулсан да. Тэгсэн. Тэр чинь кино шүү. Тий. Тэгээд энэ чуг нь хаалт байгаа. Доошо буудаг хаалт, дэшо босдог хаалт, зөндөө хаалт байгаа. Тэрийг тойрж мороод гараад идэх байхгүй. Битгий тэгээч гэдэг энэ мессежийг Улаанбаатар төмөр замынхан маань өгөөч гэж хүссэн. Эд хөрөнгөөр хохироод байна. Хамгийн чухал нь амь насаараа хохироод байна. Амжин гээд амждаг юм байна. 90% нь амжин гэж бодсноосоо болоод дайруулад амь насаараа хохирдог юм байна гэдгийг анхааруулад өгөөч гэж хүссэн учраас хойло өнөөдөр энийг ярьж байгаа. Би бол хизээч гэр бүл үр хүүхдээ өөрөө ч ганцаараа явж исэн ч бай. Хизээч галт тэрэгний одоо хөдөлгөөний урдуур амжинаа гэж ордог тэнэг хүн би биш байхгүй. Тэгэхээр тийм тэнэг битгий байгаарай л гэж бүүнөрөө нэг нэгэндээ хэлж ярьж ях トゥ найз нөхөдөө бүгдэнд нь сануулж энэ бол одоо зүгээр ингэж хатуугаас хэлэхээс өөр аргагүй байдал байхгүй. За баярлалаа. За баярлалаа. За яг одоо цогцооны дотор ингээд буцлаад ингээд эхэлсэн те. Тэгээд үг хэлээ яриа ойлголцдог юм залуучууд нэгдээд ингээд уграад эхэлсэн ийм үе. Гэхдээ тэр бол одоо социалист систем буюу социалист нийгэм хэвээрээ байгаа ийм үе багхгүй. За тэр үед Монголын нийгэмд айдас гэдэг зүйл
хамгийн сайн хэрэгждэг дүрэн байгаа. Ягаад тэгэхээр би ингэж хэлчих юм бол намайг ингэчих бах та гэд айдаг. Тэгээ ягаад нөгөө нэгнээс нь нэгэнд хэлсэн үгийг нь дамжуулаад цаашаа мэдээ хөргөждөг гэдэг ийм юм ингээд тавиад монголчууд юм 20 30 40 жилээр нь ингээд сур баг хүмүүжүүлсэн шүү дээ. Тэгэхээр хүмүүс ч хэлэхээс айдаг, амнаас үг гаргахаас айдаг. Гэхдээ дотор нь байдаг амнаас үг гаргасан хүмүүс нь яаж нүдэн дээр нь шоронд явуул, цөллөгт явуулдаг үлээ тий. Тэгэхээр айдас гэдэг зүйл бол хамгийн хэрэгждэг тэр дүрм нь байгаа байхгүй. Ийм үед хүн бүр юу хэлж болох, юу хэлж болохгүйгээ бүр сайн мэддэг болсон. Сонирн байгаас юу хэлж болохгүйгээ сайн мэддэг болсон. Хинтээ юу ярьж болох, хинээс юуг нуух ёстойгоо ойлгодог болсон. Бүр тийгээ тогтцсон байгаа ийм нэг. Ийм орчинд нууц бүлгэн байгуулна гэдэг бол амьд үүсэн алхам. Тиймээс шинэ үед нэгдэх хүмүүс ховор байсан тэр үед. Гишүүн илсүүлэх боломж бол хязгаарлагдмал тий. Тэгээд амар санаа, баясгалан, амар баяр, батуул зэрэг ойр дотны найз нөхдийнх нь хүрээнд л 10-аад хүмүүс л энэ талаар одоо ярилцдаг ийм байж байгаа. За ингээд зарим нэг одоо зүйлсийг өөрсдөө нөгөө ярьж хэлэхдээ нэгэндээ ингээ ярьж хэлээд эн чинь бас үг л яваад байгаа шүү дээ тий. Үнийг буулгах хэрэгтэй болно. Ингээ хилээд ярьж болохгүй бол үнийг буулгаад түүнийг хүмүүс харж ах хэрэгтэй болно гэж байгаа. Тэгэн гол яасан гэхээр Монгол Ардын Бусалт намын төв хороонд улс орны хөгжлийн талаар сэтгүүлчийн хувьар санал бодлоо сайн нэг захидал өгөөд илэрхийлж байгаа шүү дээ тий. Энэ болохоор орой бол биш, бас эсэргүүцэлж биш байсан. Юу юм гэхээр тухайн систем дотор хийж болох хамгийн сүүлчийн оролдлого нь энэ багхгүй. Одоо юу гэдгийг ингээд өгөөч гэдэг саналаа хөргүүлээд ингэж штэ тий. Хамгийн сүүлийн оролдлого нь энэ. Хүн шууд бослого хийдэггүй ингэнэ. Эхлээд хэлж үздэг. Дараа нь бичиж үздэг. Эцэст нь аргаа бардаг. Аргаа барсан үйлдэл нь тэгэхээр тэр зүйл авчихна штэ. Ингээд 1989 оны 1-р сарын 2-оос 3 шилжих шүн. Хот унтчихлаа. Гэтэл зарим хүмүүс унтаагүй байсан. Тодруулж хэлбэл нөгөө шинэ үеийнхэн. Гудамжинд гарсан. Хүйтэн байсан. Одоо 2 сар гэдэг чинь өвөл гэсэн. Чимээгүй хот, чимээгүй унтж байгаа. Гэхдээ дотор хачин тод тэр шүн цогцсайхан сэтгүүлч биш. Урайлан дуудагч болж хувилсан байна. Яг тэр өдрөөс ахуулаад 1989 оны 2 дугаар сарын 3 хотын гудамжаар ухуул хуудас нааж эхэлсэн. Ухуул хуудасны гол агуулга нь дарангуйлын том аппараттай тэмцэцгээе гэдэг ямыг нааж эхэлж байгаа. Энэ агуулга нь ном зохиолоор хийж болохгүй те, ном зохиолоор сонин мөн дээр гаргаж болохгүй, ихтгэл дээр хэлж болохгүй. Гэхдээ ханан дээр байж болно гэж байгаа. Тэгэхээр ханан дээр тэдэг тавьж эхэлсэн байна. Ягаад гэвэл хан үннийг удаан хадгалдаг. Яаж яах гэхээр тэн дээр шууд будаж байгаа юм байл ер нь бол. Одоо наагаад гэх юм бол хулаал авчихсан. Тэгэхээр тэн дээр будаж хийж байгаа гэсэн үг байхгүй. Гэхдээ бичгийн машинаар тэр чинь цохно биз? Бичгийн машинаар цохно. Тэгэхээр хин гэдгийг нь хин үлдсэн бэ гэдгийг нь олчж болно гэж. Ягаад тэгэхээр тухайн үеийн бүх байгууллага хувь хүний бичгийн машины хэв нийгмийг аюулаас хамгаалах яам бүтгэлтэй байдаг болохоор дор нь нөгөө нэг эзнийг нь өсгөнийх нь фонд энэ дээр ямиг харж байгаа л дор нь эзнийг нь бариад тогтооцсон байна. Ингээд нийгмээс аюулыг хамгаалах яам цогцсайхан нарын нөхөд байцаагцсан. Хэн төрхөрсөн, хэний даалгавар болохыг асуун байцааж эхэлсэн. Энэ бол Монголын ардчилсан хувьсгалын албан бус эхлэл гэж хэлж болно. Системийн эсрэг хэсэг залуус хийсэн тэр зоригтой алхам л энэ байсан. Цогцсайхан тэндээс суллагдахдаа ганцаараа биш олоолаа байж гэмээн энэ нүсэр ханыг нурааж чадах юм байна гэдгийг ойлгосон байдаг. Тэгээ мэдээж хүн чинь ингээд дуудагдаад ингээд байсал өгөөд ихэр чи айштай. Гэхдээ нэг сони өмнө гэх юм бол айдсыг давсны дараа хүн тайвширдаг юм байна л да. Айцаа давцсны дараа. Яагаад гэвэл буцах зам байхгүй гэдгийг ойлгочихж байгаа. Тэгэхээр дуудагдаад байцагдаад тэрний араас гараад ирлээ штэ. Ингээд айдсг болоод эхэлсэн гэсэн. Ер нь бол тэр үед улс төрийн ухуулга явуулах боломж үнэндээ байхгүй гэдгийг өөрөө мэдэрсэн. Улс төрийн ухуулга замаар явахгүй юм байна. Эндээс цогцсайхан дараагийнхаа алхмыг хийж байгаа нь үг. Уул нь үгээ өргөх гэдсэн чи үг хангалтгүй юм байна. Одоо юу хэрэгтэй вэ гэхээр тэгвэл хүмүүс мэдрэх хэрэгтэй юм те. Үгийг хэлж болохгүй байгаа юм бол мэдрэх хэрэгтэй юм байна. Юуг мэдэрдэг вэ гэхээр дууг мэдэрдэг юм байна гэсэн байна. Тэр шүн ханан дээр наасан үгс нь удахгүй тайзан дээр ихшгэлж эхэлхий. За тэгэхээр цогцсайхан тухайн үеийн амьдралын бодит үнэн байдлыг те болж өгөхгүй байгаа зүйлийг өгөөдөж шүүмжилсэн дуугаар дамжуулаад хүмүүст хүрч болно гэдгийг тухайн үед ойлгочих. Энэ бол маш чухал ойлголт, маш чухал ололт нь. Тэр улс төрийг хүн болгон ойлгохгүй. Улс төрийг хүн болгон ойлгохгүй гэдгийг мэдчихсэн. Харин оронд нь дууг хүн болгон мэдэрдэгэ гэдгийг мэдчихсэн. Ингээд 1988 оны сүүлчээр бидний аран шин, хонхны дуу, би ажилгүй хүн, цаасан малгай, албан тасалгааны цонхоор зэрэг 10-аад дууны үг аяыг өөрөө зохиож эхэлсэн байна. Энэ мөчөөс эхлээд цогцсайхны амьдрал хоёр усгалд орж ирж байгаа. Нэг нь сэтгүүлч, нөгөөх нь дуугаар нийгэмтэй ярих гэсэн оролдлого нь. Харин энэ хоёр урсгал удахгүй нэг цэг дээр огтлцсноо гэдгийг тэр мдээгүй байсан. Тэр цэг дээр нөгөө нэг хилээд идэг үг нь дуу болж хувирсан. Тэгээд тэндээс нөгөө түүх эхэлж байгаа.
1989 он гарсан. Цогцоохон эрхүүд хамт сурж исэн найз энх хоёр дээр очсон. Энх хоёр бол тухайн үед нөгөө нэг энх хоёр гэдэг хүний аав нь бол төрийн шагналд хөгжмийн зохиолч удирдаач Намсрааж гэдэг хүн байдаг. Энэ хүний хүүхэд нь байхгүй. Тэгсэн чинь энх хоёр гэдэг найз нь тухайн үед хөгжмийн зохиолчдын холбооны институтыг хариуцсан ажилтдаг байсан гинэ. Тэгэхээр цагтаа тэр чинь бол Монголын орчин үеийн одоо хамгийн сайн томглолтой институт байх нь шүү дээ. Тэгээд цогцоохонда уран бүтээлээ бичих нууц боломжийг найздаа болгож байгаа. Ингээд эхлэхэд бүх зүйл мэдээж амар байгаагүй. Цогцоохон хонхны дуугаа зохиочоод тухайн үеийн одоо соёл эрдэнэ инээмсэглэл гэдэг хамтлагийнханд авчиж үзүүлсэн байна. Тэд дууг нь харчаад дуу гэж огт тоогоогүй. Яагаад тэгэхээр тухайн үед нөгөө хөгжмийн бүтцийн хувьд дэндүү энгийн байна надах чинь. Үг нь хэтэрхий уус төржсөн байна. Тэр байтугай инээмсэглэл хамтлагийн ган үегээр энэ хонхны дуу гэдэг дуулыг дуулж үзүүлсэн байна. Тэгсэн чинь цогцоохны өөрийнх нь сэтгэлд хүрээгүй юм байна л да. Ингээд цогцоохон энх хоёр өөрсдөө хонх гэдэг хамтлагийг хоёулаа тэгвэл байгуулъя гэд байгуулж байгаа. Соёл эрдэнэ хамтлагийн Соломон, Батуул, Дамжин сүр нар мэргэжлийн тусалцаа үзүүлсэн, найруулаг, фонограммыг нь тухайн үед байж болох хамгийн дээд хэмжээнд хүртэл хүргэсэн байсан. Хонх хамтлагийн бүрэлдэхүүнд цогцоохон нөгөө энх хоёр, тэгээ Вовка гэж нэрлэгддэг энх болд гэдэг энэ хүмүүс. Сонирхолтой хонх хамтлаг нь яг тэр үед Монголын рок попын ертөнцид фонограмм гэдэг зүйлийг анх удаа оруулж ирж байгаа нь энэ байна. Ер нь яагаад одоо соёл эрдэнэ хамтлаг гэдэг ч юм инээмсэл хамтлагийнханд авчиж үзүүлээ тухайн үед дууг ингээд шүүмжлээд байна гэхлээр тухайн үед бол дуу гэдэг зүйлийн нөгөө нэг сэдв нь зөвлөлт те хайртай сайхан их орон минь за тэгэл аав ээж амин хайр одоо юу гэдгийг найрамдал одоо ах дүүс гэдэг ч юм уу иймэрхүү сэдвүүдийн хүрээнд л дуулдаг байсан юм дэр манай хүн шал ондоо юм бариад ороод ирж байгаа юм. Тэгэхээр үүнийг үгэнж болохгүй байна, аянч болохгүй, хэтэрхий энгийн байна гэдэг талаас нь гэж хэлж исэн байх. Ингээд 1989 оны 1-р сарын 17 цас нэвсийтэл дарсан тэр өдөр хон хамтлаг улсын филармонийн зааланд бидний харан шин гэдэг анхны тоглолтоо хийхэр болов. Дажгүй дандаа танил тал голцоо зугалсан 200 гаруй үзэгчтэй гэж байгаа. Ингээд ердийн концерт гэдэг юм уу те нэг юм концерт маягийн юм хийгээд үтсэн. Энэ гэсэндээ ердийн концерт байгаагүй. Ер нь бол өөрсдийгөө сонсгох орон зай ер нь байгаа юм байна гэдгийг тэр хүмүүст ойлгуулж. Хүмүүс эхлээд гайхсан. Сонсож дассан эх орны ирээдүй, хөгжил цэцэглэлт, гам бат найрамдал, хайр дурлалын тухай ганц ч дуу байхгүй намтлагт. Тэгсэрнээсээ ийм яруу сайхан шүлгэлж бас байхгүй. Энэ юу вэ те? Дуу юу, ураа юу? Одоо юу вэ гэж хүмүүс ихэндээ ойлгоогүй. Гэхдээ энэ дуу амнаас ам дамжаад яригдах тусам удалгүй хүмүүс энэ дуу биш вэ гэдгийг ойлгож эхэлж байгаа. Энэ юу гэдэг цаанаасаа ийм нэг юм дуудаад энэ бидрийг ийм ураа ч юм уу юу юм бэ гэдгийг ойлгож эхэлж байгаа. Дотроо боддог ч гэсэндээ тэдний хэлж чадахгүй байгаа үгсийг нь энэ дууган дээр энэ залуучууд дуулаад эхэлсэн. Хон хамтын дуунуудыг сэтгүүлч Төрмөх түүний дуунууд нийтлэл шигэ илэн далангүй энгийн тэгээ бүгд концепттай тэгээ түүний дуу бүгдээрээ бас юм драмтай байдаг гэж хожимноос энэ Төрмөх гэдэг нийтлэлч одоо сэтгүүлзүүд талаас нь хараад бичсэн байгаа байхгүй. Цогцоохон зохиосон дуунуудаа хувийнхаа аран шиг нийн үгүй ярьдаг тэр дуунуудаараа. Одоо жишээл албан тасалгааны цонхоор гэд үзье. Тэгэн гол бодит амьдралаас тасарсан цаасан дээр бүхнийг болж байна гэд бичдэг дарга нарыг өгөөд жилж байгаа дуу юм байна энэ. Жишээлбэл албан тасалгааны цонхоор хот сайхан харагдана. Холихож яваа хүмүүс хоосонгүй санагдана. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана. Зам дээр алив хүүгээ чи цааш нь дамжуул. Бүх юм хэвийн бүтэж байна, болж байна. Бичээрээ, битгий давар гэж бичээрээ. Тэгэхээр нөгөө өөрийг нь яагаад радиод ажиллаж байхад нь те яг ингээд газар дээрээс нь очиод юм бэлдээд ирэхлээр тэнд яг амьдралын бодит үнэн байгаад байдаг. Ингээд радиогоор хэлэх гэхээр ингэж хэлээ гэсэн байдаг. Тэгэн гол хараа алив хүүхээ чи цааш нь дамжуул. Чи сайхан болж ийн бүтэж ийн бүх юм хэвэн байна гэж дамжуул. Тэгээ бичээдээ илүү юм ярих юм бол битгий давар гэд бичээрээ. Яг өөрт нь толгомдоод байгаа тэр асуудлуудыг дуу болгоод дуулчихж байгаа хөөх. Тэгэн гол нөгөө албан тасалгааны цонхоор да маш энгийн хэрнээсээ цаана нь энэ үгүүд ороод идэг. Ингээд ерөөсөө нөгөө хүмүүст ингээд яг ингээд дотор нь боддоод байгаа зүйлийг нь хилээд өгöd байгаа. Тэр үннийг хилээд байгаа ийм юм байл. Араас нь жишээлбэл би чадсангүй гэж нэг дуу байдаг. Энэ болохоор ерөөсөө л загас шиг дуугүй байхыг татгалцсан өөрийнхөө байхын төлөө гэж хэлж дуурж байгаа. Тэр зүйлээ би чадсангүй гэдэг дуугаар илэрхийлсэн. Замун дээрээс нь хот газрын захын зүрхт амьдардаг жирийн хүмүүсийн амьдралын үнэн, ядуурл, дээрээс нь нүүрсний утаа. Энэ болгоныг хамтдаад Аршаантын 18 гэдэг дуу хийчихэж байгаа. Одоо жишээл зүгээр энэ дээр нэмээд нэг үг хэлэхэд Аршаантын 18 гэдэг дуун дээр
нэг юм Аршантын 18 гэдэг хаяг л яваад байгаа юм шиг те. Тэнгууд хүмүүс чинь энэ хаяг нь яг ямар хаяг юм болоо гэд очиж үзэж хайж үзчихсэн юмуус ч байдаг л да. Гэхдээ энэ хүн бол зүгээр дууга бичихтэй зүгээр яг энэ дуун дээр энэ аялгуун дээр таацсан учраас энэ хаягийг хэлж байгаа болохоос яг тэр бол нэг олон тийм яг амьдарч исэн биш юм шиг байлаа. Жишээлбэл энэ дунд нөгөө нэг нүглээс айдаг хөгшин ээж минь нүүрс үүрээд шүн ирлээ гэдэг шүү дээ. Энэ яг нэг талаараа нүүрс үүрээд ирж байгаа буюу тэр нь хилээд байгаа. А нөгөө талдаа нүүрс үүрэх гэдэг нь тухайн үед нөгөө Москва, Бээжин холбосон одоо сайн галт тэргээр явдаг те. Энэ ингээд маш том тээврийн энэ одоо худалдаа юуны юм ийм тээвэр явдаг байж л та. Эдгээр маань ингээд галт тэргүүд маань томоохон одоо толгойд молгооч үед юм орон нутгийн томоохон юм өтөрөө орохдоо хурдан хасдаг. Яг тэр үед нь амьдрал хэцүү байгаа хүмүүс тэр галт тэрэг рүү авирдаг. Тэгээд дээр нь байгаа тэр нүүрс мөрснээс нь хоёр тийш шидээд тэгээд нөгөө нэг унсан нүүрсийг нь аваад түлдэгч байдаг юм. Нэг талтаа ингээд нүүрс үүрэх гэдэг нь шууд утгаар ингээд хэлж байгаа. Нөгөө талтаа яг энэ зүйлийг чим одоо нэгэсэндээ хулгай хийх гэдэг шүү дээ, хулгай хийж байгаа гэдгийг нь баг нүүрс үүрэх гэдэг үгээр төлөөлөж хэлдэг байсан. Тэгэхээр одоо нүглээс айдаг хөгшин гэж юм. Нүглээс айгаад байгаа ч гэсэндээ тэр зүйл буруу гэдгийг мэддэг ч гэсэндээ амьдрахын тулд ээж нь шүн хулгай хийгээд ирлээ ч гэдэг юм. Нүүрс хийгээд үүрээд ирлээ гэдэг утгыг энэ дэр бас явуулаад байгаа юм байна. Ийм л нөгөө амьдралын яг үннийг бүр ингээд загт байгаа тэр үннийг дуун дотор оруулж дуулж байгаа юм. Одоо бид нар тэгэхэд нөгөө нэг одоо караокед ороод дуулдаг ч юм уу энэ кино минь гараад явдаг ч юм уу ингээд явцсан байдаг штэ. За ингээд нөгөө хамтлагч нь тоглолтуудаа хийгээд амнаас амд амжигдаад сүүлдээ дахиад тоглолт хийсэн чинь нөгөө 200 хүн 400 хүн болж байгаа. 400 хүн, 500 хүн дараад нь нөгөө багтхаа байгаад соёлын төв өргөөрөө Монголын үйлдвэрчний соёлын төв ордон руу хүүхүү залуучдын театр руу дисэнкар улсын цирк руу гэд ерөөсө толбаага томруулаад нөгөө 200 300 хүн байсан үзэгч нь мянган үзэгч болж нэмэгдсэн. Сүүлдээ тоглолтын тасалбар нь ч олдгоо болж ирсэн. Ингээд 1989 оны 12 дугаар сарын 10 энэ маш богино хугацаанд болж байгаа шүү. 1989 оны 12 дугаар сарын 10 Монголын түүхэнд энэ өдөр бол зүгээр нэг хуанлын өдөр биш, хуанлын хуудас биш, харин үндэстний сэрэлтийн цэг болж үлдсэн энэ өдөр. 1989 оны 12 дугаар сарын 10 хүний эрхийн олон улсын өдөр. Залуучууд соёлын төв ордны өмнөх талбайд цуглан залуусуудын амнаас уурс авсч ирсэн. Зүрх нь айдас, нэмэх нь итгэлээр хээлчлэн цохилж ирсэн. Лүг айдас, лүг гэтгэл. Тэгэхээр ч ингээд хүмүүстэй солигдож цохилж ирсэн гэсэн үг байхгүй. Ингээд яг энэ цаг дээрээс Монголын арчилсан холбоо албан ёсоор байгуулагдсанаа зарлж байгаа. Гэвч тэрхүү улс төрийн мэдгдэл урай лооцонгоос илүүтэй хүмүүсийн сүнсэнд нэвтэрсэн зүйл бол цогцайхны гитар, түүний дуу хоолой байх. Хонхны дуу. Энэ бол зүгээр нэг дуу биш. Арчилсан хувьсгалын сүлд дуудлага нь байлаа гэж хэлж байна. Залуучууд зөвхөн тэн цуглагтаа биш. Энэ тэн цуглагтаа хүртэл те 10 20 багахан цуглагтаа хүртэл хонхны дуу дуулж эхэлдэг. Энэ тэдэнд нэг юм дуудлага, урайлга гэдэг юм уу те зүрхнээс нь татж байгаа ямар нэг юм болчиход байгаа байхгүй. Улс төр гэдэг бол залуус дэндүү хол. Одоо ч гэсэндээ манай залуус дэндүү хол. Дэндүү уйтгартай сангажсэн яг тэр цаг үед. Бас яг л ялгаагүй юм байж. Гэсэн чинь тэр цагт цогцайхан хөгжмөр дамжуулаад улс төрийн боловсрол гэдэг зүйлийг тэр хүмүүст олгосон байх нь. Түүний дуунууд хүмүүсийн доторх айдсыг үлдэн хөөж би гэдэг хувь хүний үн цэнийг мэдрүүлдэг байсан. Ингээд 1990 оны цагаан морин жилийн хувьсгалыг цогцайхангүйгээр төсөөлөхийн аргагүй болж хонхны дуугуугаар төсөөлөхийн аргагүй болж байгаа. Тэр мөчөөс хойш энэ дуу биш болсон. Жагсаал бүрд, суулт бүрд, өсөглөн бүрд хонхны дуу ихшгэлдэг болсон. Монголын улс төрийн амьдрал ямар байгааг энэ дуу хялбархан тайлбарласан. Ингэж арчилсан хувьсгал дуугаар хөдөлсөн байдаг. Цогцайхан давтамж тохируулагч байсан гэж хэлээд байгаа. Нийгмийн дотор нуугдсан дуу хоолойг тааруулж өгсөн хүн нь. Түүний дуу хүмүүсийг гудамжинд гаргаж ирэхэд нөлөөлсөн. Хамгийн чухал нь тэднийг ганцаараа бишээ гэдгийг нь ойлгуулсан. Тэр үед ганцаараа биш гэдгийг ойлгох бол хамгийн том эрх чөлөө. Тэгээд хонх дугуурсан уу дугаарсан, зарим нь сэрсэн, зарим нь ууралсан, зарим нь айсан. Гэхдээ галт тэрэг нэгэн төдөлсөн байсан. За арчлалын давлага зөвхөн дуу, жагсаалаар зогсоогүй. Залуус улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг шаардсан. Сүхбаатарын талбайд өлсгөлн зарласан. Энэ өлсгөлн зоригтой хүрсэн гэдгийг бид нар мэддэг. Тэр үед бас нэг сонин зүйл болсон гэж байгаа. Гандан хийдийн залуу лам нарын төлөөлөл тэр одоо цуглаан дээр ирээд Жанлав цогцол гэдэг номыг уншиж өгсөн байдаг. Энэ бол маш сонин тохиолдол. Тэр үед улс төр сүсэг бишрэл хоёр анх удаа нэг цэг дээр огтлцсон хүчин тэр. Залуу лам нар маань тэгээд тэр зүйлийг бас дотроо мэдрээд байсан учраас ирээд тэр сүсэг бишрэл ирээд энд ном уншсан гэж бодохоор маш сонин давх үзлээ.
Хожим цогцайхан гэсэндээ өөрөө яг энэ Жанлав цогцол гэдэг нэртэй дуу хүртэл бичсэн байдаг. Магадгүй тэр дуу зүгээр зохиогдоогүй бах. Яг энэ мөчөөс бас сэтэл авсан байхаа гэж хүмүүс хэлдэг. За тэгээд хувьсгал бол энэ амьдрал, энэ зүйлс тийм манай Монголын ард түмний хувьд бол тухайн цаг үед бол мэдээж яах аргагүй оргил үе. Гэхдээ амьдрал оргил дээр үргэлжилдэггүй. Доошо буух хэрэгтэй болдгоо гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэж одоо ингээд буцлаад ингээд гараад ирцэн. За ингээд хувьсгал хийчлээ. Тэгээд үүний араас амьдрал ингээд яг энэ дээр хүрчлээд байдгүй шүү. Үнэнтэйгээ нүүр төрнө гэсэн. Тэд жинхэнэ одоо нэг ориглоос буугаад жинхэнэ шалгалт нь эхэлнэ гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Улс төрийн төвчөө бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон. Олон намын систем үүссэн. Парламентын засаглалын суурь тэнд тавигдсан. Монгол улс зөвлөлт бод улсаас хараат байдлаас салж ардчилсан үндсэн хуультай болсон. Гаднаас нь харахад бүх зүйл өөрчлөгдсөн. Үнэн. Гэхдээ дотроо юу болов гэдэг асуудал гарч ирнэ, тэ? Хүн тэр дороо өөрчлөгддөггүй гинэ. Цогцойхны хувьд хувьсгал төгсгөл биш гэдгийг мэдчихсэн. Эхлэл шүү гэдгээ мэдчихсэн. Монголын ардчлалын бүх үед бүх үе шатд идэвхтэй оролцсон. Дээрэс нь Монголын ардчилсан холбоо, Монголын ардчилсан намыг үүсгэн байгуулах үйлсэд манлайлан оролцсон. Ерөнхий зөвлөлийн гишүүнээс эхлээд олон сонгуульд ажлыг хассан байгаа. Тэгээд чөлөөт ардчилсан сонгуул парламентын засаглалын төлөө баттай зогссон. Цогцойхон. Ард түмний онц зөвлөл байгуулах саналыг эсэргүүцэж цус төмөргөлдөөнөөс бас сэргийлэхэд оролцож явсан. Гэхдээ зөвхөн улс төрийн тайзан дээр байгаагүй цогцойхон сэтгүүлч хэвээрээ үлдсэн байдаг. 1990 онд ардчлал сонин мэндэлж цогцойхон тэнд бичиж эхэлсэн. Тэр цагт Монгол Ардын Хувьсгал намын төв хэвлэл үнэн сонин 15 мөнгө гэдэг байсан бол ардчлал сонин 1 төгрөгийн үнэтэй байсан. Тэгсэрнээсээ ардчлал сонин бүр олдгоо болж өгсөн. Ингээл гаран гутал бүгд ингээ борлуулаад дуусчихдаг. Цогцойхон 1988 онд үнэн ба сонин гэдэг нийтлэл бичсэн юм байна. Үнэн гэдэг сонин гардаг байлаа ш. Тэгсэн чинь манай үнэн ба сонин гэдэг нийтлэл бичиж байгаа байхгүй. Тэр нийтлэл дээр үнэн ба сонины хооронд ямар зай байдаг нь сонирхол татаж эргэцүүлэл төрүүлнэ гэж бичсэн байсан. Амар гост. Үнэн гэдэг сонин гарсан байсан чинь үнэн ба яг жинхэнэ үнэн ба сонин хоёрын хооронд байдаг зайны талаар бас хичиж гин гэсэн үг байхгүй. Тэрээр өөрөө амьдрал үнэн ба сонины хооронд ямар зай байдгийг нүдэрээ үзэж явсан хүн шүү дээ. Тэгэхээр цогцойхон ардын эрх сонинд агентлагт улсын хурлын олонхын бүлэгт зөвлөх албаны дарга зэрэг олон албан тушаалыг хассан байдаг. Гэхдээ албан тушаал цогцойхныг тодорхойлоогүй. Түүний үг л өөрийг нь тодорхойлдог. Цогцойхон нийтдээ 800 гаруй сурвалжлага, өгүүлэл, шүлэг, дуу, орчуулга туурвсан байдаг. Гэхдээ тоо биш мэдээж өнгөн чухал. Түүний бичлэг бусдынхаас илүү өөр, шал ондоо байгаад идэг. Маш их хурц, дээрээс нь шууд, заримдаа эвгүй, заримдаа бүр хит үнэн. Монголын сэтгүүлзүүд урд нь хинч цогцойхон шиг ингэж дураар задгаа бичиж байсан түүх байхгүй. Тэр сайн бичгээс илүү шулуухан бичих гэдэг зүйлийг сонгосон. Түүний хотын ямаа, дарга сармагчин хүн, за Арбаатын гудамжны хүүхдүүд, зээлгүй Монгол, дээлгүй монголоор сэтгэн гэдэг модон толгойн бодол. Зарцвал нарийн мэрэгжил гэх мэт нийтлэл нь нийгэм тэр үедээс хүсэж ийсэн яг тэр шин агааруудыг өгсөөр байсан. Нийгэмд тавьж ийсэн өөрийнх нь бас оншин гэж хэлж болох юм. За ингээд 1999 онд орон сууцны хөгжлийн асуудлаар бас орон сууцны хөгжил явж ирсэн юм байна л да. Тэр үед бас маш том дуурсан. Энэ том дууралт нь ганцхан нийтлэл. Гэхдээ 60 мянган хүний амьдралыг өөрчилсөн гэж байна. Юу вэ гэхээр 1999 онд орон сууцны хөгжлийн асуудлаар ингээд явж идэл цөөхөн хитгэн газар ингээд орон сууцыг хөгжлөхгүйгээр байгаад ирсэн юм байна. Энэ жишээлбэл Эрдэнэтийн ГОК. Төмөр замын ажилчдын байр бас хөгжлөгдөөгүй байсан тийм үе. Тэгсэн чинь цогцойхон энэ дээр дуугүй байж чадаагүй. Тэгээд тэрээр дууссан. Байранд барьцаалагдсан амьдрал гэдэг нэртэй нийтлэл. Дээрээс нь ганцхан төмөр замчид гадуурхагдан үлдлээ. Дээрээс нь байраар барьцаалж удирдах нь хамгийн хялбар гэсэн нийтлэлүүдээр нийгэмд асуудлыг тавьсан байна. Ингээд 2 сарын дараа Эрдэнэтийн ГОК ажилчдаа байраа хувьчилж байгаа. 2 жилийн дараа төмөр зам ажилчдаа амьдарч байсан байрыг нь хувьчилж өгсөн байдаг. Энэ нь өөрөө 60 мянган хүний амьдралыг өөрчилсөн. Энэ бол жинхэнэ утгаараа л сэтгүүлчийн ажил гэж байгаа. Үнэхээр нэг юм усагаар шиг тийм хурц, тэгээд үнэн, тэгээ өөрөө гол нь ямар нийгэм хаанаас хаа хүрээд юу дамжиж байгаа, одоо цаашдаа яах ёстой вэ гэдгийг мэдэрсэн тэр хүн нийгэм рүү ингэж шулуун шударгаар хэлдэг. Тэр нь ч үнэхээр нэг хоорой өвсөнд гал тавьсан мэт ард түмний хүсчихсэн тэр зүйлс нь байдаг учраас нийгмийг маш хүчтэйгээр өөрчилдөг байж. Гэхдээ цогцойхон мэдээж төгс хүн байгаагүй. Төгс хүмүүс ихэнхдээ юу ч өөрчилдөг юм гинэ. Цогцойхон болохоор хутц,
бас хит нээлттэй. Хэнийг ч гомдоож мэдэх тийм хуц үгтэй. Тэгээд дээрэс нь хувийн зохион байгуулалт сул, салан задгаа, заримдаа огшин, заримдаа унана, заримдаа архиар сэтгэлээ тайлж явсан л нэгэн. Гэтэ цогцоохон худал байгаагүй. Хүнлэг, нинжин, шудраг энэ гурван зарчим, энэ гурван чанар түүнийг тэр чигтэн тодорхойлдог. Хүн амьдралдаа их зүйлийг хийж болно. Гэхдээ хэний юуны төлөө хийж байгаагаар бас үнэлэгддэг. Цаг шүү дээ, тэ. За хоёулаа хамтаар хэлж ярьчих. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрий Morton Residence эвентэтгэж байна. Зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн яг хой талд тэдний Morton Residence гэдэг хотгонд өсөндөрлсөн байгаа. За 100% ашиглалтанд орсон 2 дугаар ээлжийн 58-аас 122 м2-т бүхий 2-4 өрөө бэлэн байрнуудаа санал болгож байгаа юм байна. Манай байр миний одоо амьдарч байгаа хотхон усны асуудалтай байхгүй. Жил болгон одоо энэ халуус тасалдаг шиг нэг турбаа солиолоо тэгээ юу ч хийгээд идэг. Одоо гоё олно л гэдэг. Ус нь одоо хүртэл зэвтэй гарсан ивэр байгаа. За тэгвэл Morton Residence нь ус цэвэршүүлэх нэгдсэн системийг төслийн хэмжээнд суурилуулсан байгаа юм байна. Тэгэхээр одоо усны хувьд ямар нэг асуудалгүй гэсэн. Усан дээр асуудал гарчгаар юу амьдрахад маш тухгүй байдаг юм л. Тийм шүү дээ. Илүү зардал зөндөө гарна. Нэг шүүлтээр аваа тавина сарын дараа гэтэл тэр бүр хав гар юм, шав шар бүр ингээд учир нь олдохгүй юм гарч ирдэг байна. Одоо ингэдэг гэдэг таастахаа би зүгээр хүнээс сонссон юм л та. Усанд орохын тулд усаа гоожулдаг гинэ. Нөө цэвийн найралд уусахыг хүлээгээ. За нэг халуун ус эрхийг нь хүлээгээд ч юм ингээ гоожуулаад ингээ байгаад. Тэгээд нэг гэр бүлд ганцхан амьдрахгүй шүү дээ. 5 хүн байгаа. Тэр хүмүүс ч усанд орохын тулд хичнээн литрийг үр ашиггүйгээр зарцуулж байна. Яг манайх тийм байхгүй. Тэгээд дээрээс нь зэв гарч байна. Тэгээд тэр чинь хараа шүүлтүрний мөнгө гэж сар болгон бүр өчнөө зардал гарч байгаа байхгүй. Тийм зардал гарахгүй өстой сайхан байрвал би одоо мөрөөр баярлаад байна. Өөрөө зовлонгийн мэдээд байгаа учраас. Тийм шүү дээ. Энэ чинь дуусахгүй нөөц биш шүү дээ. Тийм шүү дээ. За ингээд Morton Residence маань тагтаа 100% тооцоогүй юм байна. Үнийн түндээ за ингэснээрээ 20-45 сая төгрөгийг худалдаа авахч маань хэмнэж байгаа юм байна. За B1 B2 давхар зогсоолтой нийт 375 айл 430 зогсоол гэхээр хангалттай зогсоолтой гэсэн үг. За хотгондоо дээж өрөх талбайтай гэдэг бол үнэхээр гоё шийдэл байж байгаа. За хүүхдийн тоглоомын дэлхийн номер 1 брэнд болох компани брэндтэй хамтарч ажилласнараа за хүүхдийн бас аюулгүй байдлыг хангаж өгсөн юм байна. За яг хотгоныхаа хажууд загварын байр нь байж байгаа. Тийш очиод өрөөний зохион байгуулалтууд болоод ашигласан барилгын материал юу гэдэг нь те бүрэн мэдээлэл авах боломжтой. Холбогдох дугаар нь 76 тэг 67 юм байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр энэ хүний ерөөсөө зорилго нь тодорхой байгаа юм л да. Одоо яваад дууссан хойно л харахад зорилго нь тодорхой байгаа байхгүй. Ямар нэг юм зориодох. Тэр нь юу гэхээр хүмүүсийг сэрэх. Тэгэл болоо. Хүмүүсийг сэрэх. Улс төрөөр сэрээсэн, дуугаар сэрээсэн, бас нийтлэлээрээ сэрээсэн. Хамгийн сонирхолтой нь түүний 30 жилийн өмнө бичсэн зүйлүүд өнөөдөр ч гэсэндээ хуучрааг байгаа нь маш сонирхолтой. Ягаад гэвэл цогцойхон тухайн цаг үеиг биш. Нийгэмд өөрчлөгдөж болж байна те. Одоо жишээлбэл 30 жилийн өмнөхөөс нийгэм өөрчлөгдсөн байж болно. Хүн өөрчлөгддөг юм байна л да. Тэгэхээр тэр хүн юу бичсэн бэ гэхээр хүнийг бичсэн юм байна. Тийм учраас одоо хүртэл тэр нь үнэн байгаад байгаа. Тэр нь одоо хүртэл хуучраагүй байгаад байгаа нь ийм учиртай юм байна. Хүн удаан өөрчлөгддөг гинэ. Заримдаа бүр огт өөрчлөгддөг. Тиймээс түүний үг өнөөдөрч тэгээд 50 жилийн дараас 100 жилийн дараас гэсэндээ амьд байх болно. Хүнийг бичсэн учраас. Тэгээ энэ өгүүлбэрийг задлах одоо хүн мөнх амьдрдаг үү те мэдээж энэ өгүүлбэрийг задлах шаардлагагүй. Зарим хүнийг тайлбарлах тусам зарим хүнийг ингээд тэр ийм хүн байсан юм а гэдэг тусам жижигэрдэг гэж байна. Харин зарим хүний амьдралыг товчлбол томордог. Цогцойхны амьдралыг товчхон ярих хэвээр. Ер нь бол. За тэгээд амьдралынхаа сүүлийн жилүүдэд цогцойхны хувьд хамгийн хүнд бөгөөд хамгийн гэгээлэг үе нь байсан. За яаж ийм нэхлээр уран бүтээлийнхээ шин шатанд гарсан гэгээлэг үе. Жишээлбэл шашин рок гэдэг урсгалыг Монголд анхлан гаргаж ирэхээр шийдсэн баг. За тэгэн гутлаа нөгөө төрөүний дугаараадсан те жанлав цогцол гэдэг ааштай те тэрнийга дуу болгож байгаа. Тэгэхээр энэ яаж юм гэхээр ер нь бол одоо шашин рок гэдэг шир зүйлийг гаргаж ирэх гэдэг шалтгаан нь буддын шашны философик рокийн эрч хүчийг хооронд нь нэгтгэхийг хүсэж ирсэн юм байна. За ийм оролдлого хийж байгаа. Тэгээд Хэмрийн сан жанлав цогцол хэмээх 2 дуг зохиосон байсан. Өөрийгөө шүтлэхгүй гэж тунхагласан байсан шүү дээ анх хэлэхдээ тийм. Гэхдээ Монгол хүний сүнс сүлтийг сэргээхийн тулд эртний тарин, аялгауг рок хөгжмийн хэмнэлд оруулахыг ингэж зорж хайж исэн баг.
Ингээд 1990 оны үлсгэлэн дээр гандан одоо хийдийн лам ирээд жанлав цогцол гэдэг номыг уншчихсан гэдэг дуран дурдсан шүү дээ. Тэгэхээр тэрийг зүгээр нэг бас анзаараад өнгөрцөн ч биш. Тэрийг дуу болгох гэж явсаар агаад ингээд дуу болгосон байх нь. Тэгэхдээ өндөр гихэн зан авзрын зохиосон жанлав цогцол уншлахад нэг ийм мөр байдгийг анзаарсан байна. Тэр мөр нь бас гайхмаар мөр заяа. Амтэн бүхний балаа мунххийн харанхуй бүгдийг арилгаж альва хамгийг айлдагч бэлгийн гэгээг мандуулахад зориулмой. Асар хэтэрхий цөвийн балар харанхуй үлэмж бүрхсэн аимшигт муу цагийн амтэн бүхнийг нэгүүлсэхүүгээр авраа. Энэ дөрвөн мөр баг энэ хүнд өөрт нь баг тэр зүйлийг өгцөн байгаа шүү дээ. Одоо амтэн бүхний балаа мунххийн харанхуй бүгдийг арилгах. Тэгэхээр энэ хүн хаашаа явж байгаа вэ? Одоо нэг дотор нь бодоод исэн зүйлтэй нь бас энэ дөрвөн мөрт их нийлж исэн ч юм уу? Тийм байна. Тэгээд цогцоохон бие даасан тоглолт хийхээр бүх бэлтгэлээ базааж байгаа. Шашин рокер дамжуулаад нийгмийг дахин нэг удаа сэрэхээр төлөвлөж ирсэн байна. Гэвч хувь тавилан түн дэндүү хатуу хандсан. 2000 оны 10 дугаар сар цогцоохон хараагүй болж хэвтэрт орсон. Монголчуудыг сэртэл дуулж явсан мэлмийн харанхуй давтаж эрхчлөөг ирэлхийлж явсан бие нь орон дотор хоригдсон. Цогцоохон харанхууд суухдаа юу бодож байсныг нь мэдэхгүй. Магадгүй түүний тарчлаан эцэстээ амар амгалан олсон баг. Тэрээр нүднийхээ харааг алдсан ч сэтгэлийнхээ мэлмигээр ирээдүг харж байсан нь гарцаагүй. Тоглолт нь болоогүй, шашин рок цомгонд дуусаагүй. Гэвч түүний ихлүүлсэн хонх өнөөдөр ч зогсолтгүй цуурайцаар байгаа. Цогцоохон бол Монголын арчлалын зүрхний цохилт нь байсан. Тэрээр амьдралаа үхлээрээ дуу бүхнээрээ бидэнд битгий унт, битгий хүлц, битгий дуугуу бай. Хонхны дууг сонс гэдгийг хэлээд утсан. Түүний аялгау мөнхөд тасрахгүй. Учир нь эрхчлөө хаана байна? Тэнд хонх дуурсаар байх бол. За баярлалаа Ханашаа. За баярлалаа. Яг хүндэтгэж явдаг бидний амьдралыг өөрчлөхөд маш чухал хувийн дамир оруулсан тийм үнийхээ талаар анх удаа л энэ дэлгэрэнгүй сайхан мэдээлэл сонслоо. Тэгээд ингэдэг юм лээ. Одоо хоёулынхын жишээлбэл нэвтрүүлгийн ард явж байгаа нь бол Аршаанти 18 шүү дээ, тий. Энэ дуунд маш олон хүмүүс дуртай. Гэтэл энэний цаадах яагаад ийм олон жил амьдраад байгаа нь, тий? Тэр зүйлийг тий. Яагаад олон жил амьдраад байгаа гэхээр нэгдүгээрт энэ дуу нь үнэн байна. Хоёрдугаарт уран бүтээлч өөрөө бүх зүйлээ хийсэн учраас тэр дуу жинхнээсээ амилсан байхгүй. тий. Хүнд дуу захиалаад дуулах бол нэг хэрэг. Харин өөрөө дуугаа уран бүтээлч маань өөрөө дуугаар зохиогоод өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ гэдэг тэр бол шал тустай асуудал байдаг. Бид нөгөө нэг одоо Майкл Джексон ч юм уу, Виктор Цойч гэх юм уу, тий. Маш олон хүмүүсийг ингээл яг тэр дуугаа амьдруулад өнөөдрийг хүртэл одоо Виктор Цойч зүгээр тамхилахаар гацсан байгаамаа. Тий. Тэр одоо хүртэл амьд байгаа гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан одоо Аршаантын 18 хайр минь билээч хийгээд энэ бол маш олон хүмүүсийн амьдралын хамгийн тэр гоё дуунуудын нэг шүү дээ. Хайр минь билээч. Алтан хавчаар, үүлэн цорхоо нар, энэ маш олон гайхалтай дуунуудыг бид бүхэнд үлдээсэн. Ийм хамтлаг бол одоо жишээлбэл хонхын цогцоохон гэдэг энэ хүний тэр дотроос буталж ирсэн, тэр дотроо зөрчиж ирсэн зөрчилдөөн. Тэгээ яг бол одоо нөгөө чонмгоо бол одоо хит эрт хэлснээсээ, ил хийснээсээ болж яг тэр их дарамгуу хатуу системийн үед маш их боогдож хаагдаж нас барсан хүн шүү дээ. Гэтэл энэ хүн болохоор үгээрээ хэлэх гээд үзнэ. Авахгүй байгангуутал нь тэгвэл нийгэмтэйгээ бид нар ганцаараа биш гэдгийг мэдрийгээд тэд нартай амьдралынхаа үннийг хуваалцаад л ингэсэн баг. Тэгэл анхлан эн чинь 89 88 баг худалчунд 1 жилийн хугацаанд хон хамтлаг. 200 хүнтэй дандаа л ойр дотных найз нөхөд байсан бол тэгэл нэг юм богинохон хугацаанд 200 300 400 500 мянга болоод үзэгчт нь багтгаа болол томрол билет нь олдгоо болол ингэжсэн гэдэг тэгэхээр яах аргагүй бас л тэр нийгэмд цэвэр агаар нь байсан байгаа байхгүй. За гайхалтай тий. Баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрий Мортон Резиденс болон Улаанбаатар төмөр зам ивент итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 столгоны хот мөндөр радиогоор хүлээ. За Ханашаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой.
жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдэхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдэхгүй Монголд ялах болтугай.